дунд баяр хүргэе танд. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн баяр хүргэе. Таны бүтээлийн нэр нь Хүн сүрэг гэсэн нэртэй тийм. Яг ямар бүтээл, ямар чиглэлээр төөрөгдсөн, ямар бүтээлээр? За би зураач мөнх цэцэг байна. Орчин үеийн чиглэлээр уран бүтээлээ хийдэг. Тэрэн дундаа нөө өв соёлынхаа чиглэлээр уран бүтээлээ хийдэг. Миний энэ Хүн сүрэг гэдэг ажил маань одоо Герман Монголын дипломат харилцааны 50 жилийн хүрээнд зохиогдсон одоо үзэсгэлэнд оролцсон, резиденц хөтөлбөрөөр ч гэсэн оролцсон. Тэгээд энэ Хүн сүрэг гэдэг ажил маань болохоор монголчуудын ив нэгдэл дэлхийн энх тайвныг бэлтгэсэн бүтээл байгаа. Тэгээд энэхүү бүтээл маань бол монголчуудын одоо өв соёлын амьдралын гүн ухааныг шингээхийг хичээсэн. За тэгээд энэхүү бүтээл маань энэ гайхамшигтай шагналыг авснад баяртай байна. За таны хувьд бас дэлхийн олон одоо төсөл арга хэмжээ үзэсгэлэн оролцож туршлага судлах бас арга хэмжээнүүдэд нэлээд оролцож байсан. Нийт хичнээн бас төсөл арга хэмжээнүүдэд оролцож байгаа талаараа мэдээ. За би ер нь 2010 оноос анхныхаа бие даасан үзэсгэлэнг болохоор эсгийн уран бүтээлээр гаргаж ирсэн. Энэ эсгийн энэ хоньны нос гэдэг амин чанартай энэ Монголын өв соёл болсон энэ мал аж ахуйтай холбоотой энэ гайхамшигтай материалаар бол орчин үеийн чиглэлээр уран бүтээлээ хийгээд маш олон төслүүдэд оролцож байсан. Энэ маань болохоор ингээд Бээжин Биенал те олон улсын биеналууд болон олон улсын үзэсгэлэнгүүдэд бол энэ бүтээлүүд маань оролцдог. Удахгүй бас нэг шинэ бүтээл маань Нью-Йоркийн нэгдсэн үндэсний байгууллага дэлхийн угуул үндэстний чуулганд бас ингээд бүтээл маань оролцоор болсон баяртай энэ дээр ажиллаж байгаа. Тэгээд цаашдаа болон биднээс одоо монголчуудын хувьд болохоор өөрсдийнхөө өв соёлыг өвлөн уламжлуулж энэ гайхамшигтай энэ ур ухааныг үр хүүхдүүдтэй болон дэлхийн нийтэд одоо өөрсдийнхөө одоо бүтээлийг ингээ өөрсдийнхөө өв соёлыг таниулах одоо чухал үүрэг одоо энэ зуунд ирсэн гэж би бодож байгаа. Яг бүтээл нь яг ямар чиглэлээр төөрөгдөж байгаа бүтээл байгаа вэ? За энэ бүтээл маань болохоор монголчуудын одоо гэр гэсэн үзэсгэлэнгийн маань болоо гэр ам бүл гэсэн цоврал бүтээлүүд маань явж байгаа. За баярлалаа. Хүмүүс чиглэлийг ер нь аавна гэж хэр хүлээлттэй байв. Бас тайсан дээрээс сэтгэлдээ болцоод. За яг үнэ хэлэхэд би энэ талаар бодоогүй юм байна. Зүгээр ингээд яг оролцож байгаадаа баяртай байна гэж бодсон. Тэгээд за миний энэ бас бүтээл маань ингээ авсанд үнэхээр баяртай байна. Тий.